This talk This talk, Why is There War, is given by His Holiness Sri Sri Ravi Shankar. Дайн яагаад байдаг вэ? Дээрхийн гигантэн Шри Рави Шанкар. How does one become free of self-judgment? Хэн нэгэн өөрийгөө хэрхэн шүүж дүгнэхгүй байх вэ? By knowing the self. Өөрийгөө таньж мэдснээр, өөрийнхөө оршихуйг мэдснээр. How do I deal most effectively with the fear that pops up in my life? Амьдралд маш уур бухимдал төрж байгаа тэдгээр үеүүдэд хэрхэн даван тоолох вэ? Айдас хүз. Observe the sensation. Мэдрэмжээ ажигла. And the fear turns in few minutes into love. Мэдрэмжээ ажиглахад чинь таны төрж байгаа тэр айдас чинь хэдхэн хормын дотор хайр болж өөрчлөгдөнө. Do you believe, as Buddha did, that we cannot know something until we have experienced it? If so, do you have any personal experience of reincarnation from which to speak of? Бидний яриад байгаа дараа төрлийн талаар танд яг тийм хувийн туршлага байгаа юу? I like the concept very much. Би яг At энэ this дараа point, төрөл гэсэн энэ санаанд бол надад маш их таалагдж байгаа яг энэ. would be satisfied just to believe it. If it Би really бол яг does одоо exist, ингэ зүгээр л яг итгэж байна. maybe later I will learn Тэгээ to дараа нь know it. бол би энэ талаар нарийн судалж мэдж авнаа гэх. Good. Сайн байна. How do I stop this continual grumbling in my head? Үргэлж ингэж гомдолж гоншихонхоо яаж болох вэ? Look at what all you have. Юу байгаагаа хар, Feel grateful for it. байгаа бүхэнтэй талрах. If you are grateful, you can't be grumbling. Та байгаа бүхэнтэй талархалтай байгаа бол та ерөөсөө үгэлж гоншихонохгүй. You have eyes. Танд нүд You can байна. hear. Та You сонсож have a nose чадчихээн. to smell. Танд үнэрлэх хамар You have байна. a tongue that can tell you whether it is pizza or an apple. Та нөгөө идж байгаа зүйл чинь алим юм уу, пицца гэдг нь ялгаад өгөх хэл байна. Somebody the other day came and Panditji, I lost the sense of taste. I don't know what I'm eating Нэг өдөр нэг хүн ирээд нөө би амтлах мэдрхүүгээ алдчихлаа гөрөөжи. anymore. Whether I'm tasting a dessert, everything up looks the same. Бүх зүйл яг ижилхэн амтагтаад ах юм аа. Надад ингээ амтлах мэдрэмжгүй Very болцсон. interesting experience. Гэж хэлсэн. Тэгээ би нэг маш ямар сони юм бэ гэд энэ маш сонирхолтой санагдсан. Юу ч амталж чадахгүй байх. So feel grateful for whatever you have been bestowed. Тэгэхээр танд юуг л хайрлсан, танд юуг заяасан байгаа тэр бүхэндээ талархалтай ханд. Your grumbling will stop. Тэгжиж та над үгэлж гоншихонж гомдлохоо болно. Is having the sense of being the doer the same as the ego? Хүндэлж бишрэн гэдэг нөгөө эготой адилхан нь. Ego is the shadow of the doership. Эго бол үйлдэгчийн сүүдэр. It's neither good nor bad. Энэ сайн ч биш, муу ч биш. Энэ зүгээр л You think ego is bad and you try to suppress it бид нар эгог муу гэж бодоод тэрийг дарахыг оролдоод байдаг. or erase it. Эсвэл бүр устгаж арилгахыг хичээдэг. The more you are trying to erase or suppress it, the Та more тэрийг багасгаж бууруулах юм уу? Эсвэл бүр үгүй хийхийг хичээх you тусмаа become stronger with it. тэр чинь улам хүчрэхэг болж байдаг. Ego is just being little unnatural, that's all. Эго гэдэг бол баг зэрэг өөрийнхөөрөө байхгүй байхыг л хэлж байгаа юм. Тэгэл болоо. Not feeling free. Эрх чөлөөтэй Not биш feeling байдлыг at л home мэдэрч with байгаа. everybody is ego. Яг хэн бүхэнтэй яг гэртээ байгаа юм шиг тэгж харилцаж чадахгүй байхыг тань л эго гэдэг юм. What is the relationship between health problems and enlightenment? Эрүүл мэндийн асуудал болон гэгэрэл хоёр хоорондоо ямар холбоотой бэ?
Must health problems go before enlightenment can happen? Гэгэрхээс өмнө нөгөө бүх энэ бие ингээд эрүүл саруул болоод ямар ч өвчнгүй болсон байх уу? If I eat too much ice cream, I can get a stomachache. Би хитрхи их зайрмаг одоо идчих юм бол миний гидс ч гэсэн өвдөн штэ. Body has its limitation. Би яагаад гэвэл би өөрөө юм хязгаарлагдмал хязгаартай байдаг. Of course, body and mind are connected. Мэдээж бидний бие сэтгэл хоёр хоорондоо холбоотой. But enlightenment or the opening of mind is so irreversible. Гэхдээ тэр гэгэрэл таны тэр сэтгэл бүрэн нээгдэн гэд байгаа нь өөрөө маш тийм хүчрхэг. Some little sickness or Байдаг. cold or fever, something in the body will not affect. Тэгэхээр таны тэр биед одоо тэр баг зэргийн халуурах, ханаад хүрэх гэх мэтчлэн тэр өвчин зовлонтой нь таны сэтгэлд нөлөөлж чадахгүй. State of mind. Таны сэтгэлийн төлөвт нөлөөлж чаддаггүй юм. It becomes another sensation to watch. Харин ч тэр таны биед мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүд чинь ингээд ажиглаж хармаар тийм өөр мэдрэмжүүд болж танд анзаарагддаг. Fever comes, then one can watch how the fever comes in every cell of the body. Жишээ нь халуурлаа гэж бодоход таны биеийн эдис бүр чинь яаж халуурдгийг та жишээ нь гэрч болж ажиглах юм. Becomes hard and the sensation moves around. They come and go. See, Тэр өвчин зовлон ирээл, яваал, өвдөөл, идгээл. it is just our imagination saying perfect health. Тэр төг бүрэн дүүрэн эрүүл байна гэдэг нь бол зүгээр л бидний төсөөлөл байдаг. Perfect health means Төгс эрүүл байх гэдэг нь юу юм can бэ? only be known by sickness. Тэгвэл бид нар эрүүл байгаагаа өвдөж байж л мэддэг үсттэй. Эрүүл байх гэдгийг бид нар өвчнөөр дамжуулж мэддэг, өвдөж байж л мэддэг. If there is no sickness, you will not know the value of health. Хэрвээ та өвддөггүй бол өвчин зовлон гэж байдаггүй бол бид нар эрүүл мэнд гэдгийг үнэлэхгүй. You know what is health? Эрүүл мэнд гэж юу юм гэж бид мэдхэ болчих шин. Enlightened people have got some sickness. Many people have had some sickness. Гэгэрсэн хүмүүс ч гэсэндээ өвддөг. Diabetes, Чихрийн шижин гэх blood pressure, мэтчлэн fever. ханаад хүрэх, халуурах. These things can happen. Ийдгээр зүйлс тэдэнд бас тохиолддог. Body is body. Бие бол бие л шүү дээ. But that can never shatter with the joy or the bliss of the inner being. Хамгийн гол нь тэдгээр өвчин зовлон нь таны дотоод оршихуйд чинь байгаа тэр баяр хөөр, дотоод аз жаргалыг чинь өчүүхэн ч ганхуулж чадахгүй гэсэн үг. This is the difference. Ийм л ялгаа байгаа юм. It cannot take away that smile. Тэр инээмсэглийг нь тэр өвчин арилгаж чадахгүй. I experience a great deal of joy, even euphoria, Би being ингээд маш их баяр хөөргийг бүр тэр дээдийн аз жаргалыг би мэдэрж байна. alone, but it still always seems like there is something missing. Гэхдээ ямар нэг зүйл дутуу байгааг би ингээ анзаараад байдаг. That feeling sends me looking for creative ventures. For Тэгээ тэр дутуу гэдэг зүйлээ анзаарсан тэр мэдрэмж маань ямар нэг тийм зүйлийг бүтээх тэр бүтээлч тэр адал явдал руу намайг хөтлж идэг. etc. How can I fill that gap within myself? Миний дотоодод байгаа тэр зайг би хэрхэн дүүргэх вэ? Go ahead. Урагшаа яв. Be creative. Бүтээлч бай. Both inward and in activity. Дотоод сэтгэлдээч, гадна үйлдэлдээч. What should one do to dispel resistance to and in meditation and even Kriya? Киря хийхэд юм уу ингээд бясалгал хийхэд ингээд дотроос эсэргүүцэл төрөөд байх юм а. Тэр эсэргүүцлээ яах вэ? Resistance to allowing anything to occur. Ямар нэг зүйлийг хийх юм уу тэр тохиолдоход эсэргүүцэл дотроос ингээд төрөөд байна. Resistance is resistance. Эсэргүүцэл бол тэгэл эсэргүүцэл. But see that no resistance can stop you. Гол нь тэр эсэргүүцэл таныг зогсоож чадахгүй гэдгийг л ойлго. We are not slaves of our emotion. Бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийн боол биш.
But we feel and behave, oh, I feel like this, as though we are slaves of our emotion. Би яг ийм зүйлийг мэдрээд байна. Одоо надад ийм байна гэд бид нар яг тэр төрж байгаа сэтгэл хөдлөлийн боол шиг байгаад идэг. But if you have a focus, a determination in the mind, Харин та сэтгэлдээ анхаарлаа төвлөрүүлээд шийдэмгий байх юм you бол wouldn't care about the feeling. та тэр сэтгэгдлүүдэд тэр төрөөд байгаа сэтгэл хөдлөлүүдэд тэгтлэх ач холбогдол өгөхгүй. What is such a big deal about feeling? Тэр сэтгэл хөдлөлтийн одоо юун тийм их сүртэй гэж. You feel good and then you feel bad. Хангал нэг байжснаа сайхан санагддаг. Тэгснэ танд ингээл таагүй онцгой зүйл төржилээдэг. You feel good and then you feel bad. Тэгэл эргээл сайхан санагдал. Эсвэл дахиад ингээл сэтгэлээр унаал өөр сөрөг зүйл Hasn't they мэдрэгдээ. changed? Hasn't they been Ингэж happy? өөрчлөгддөггүй юу? And if we base our life on our feelings, we'll be nowhere. Хэрвээ та яг ингэж амьдралаа тэр сэтгэл хөдлөлдөө тулгуурлаж амьдраад байх юм бол та хаач хүрч чадахгүй. So 5 minutes ago you are feeling bad and 5 minutes later you feel good. Та 5 минутын өмнө сэтгэлээр унаал нэг таагүй зүйл мэдэрч исэн. 5 минутын дараа сэтгэл чинь сэргээл гайгүй л болцсон байна. And 5 minutes later you may feel bad again. Дахиад 5 минутын дараа та дахиад сэтгэлээр унж болно. What is the big thing about it? Тэгээ эндний чинь юун тийм сүртэй байгаа юм бэ? Юун тийм чухал юм? It's not your breath. Энэ таны амьсгал биш шүү дээ. Feelings come and go. come and go, Мэдрэмжүүдийн come and go. сэтгэл хөдлүүд ирж ил байдаг, явж ил байдаг, ирж ил байдаг, явж ил байдаг. They change. Тэд нар өөрчлөгддөг. Don't be football of your own feelings. Өөрийнхөө мэдрэмжийн хөл бөмбөг бүү бай. Just stand up. Okay, let me see what is it. Энэ яг юу юм бэ? Зүгээр би ингээд хараад үзье. Би ингээд ойлгоё гэсэн тийм хандлагатай бай. That is dedication. That is determination. Эний чинь л нөө шийдэмгий байх, өөрийгөө зориулах гэж байгаа. Яг тэр мэдрэмжтэйгээ нүүр тул. See, whenever you have dedicated yourself to some job, say suppose you are studying medicine, Та ямар нэг зүйлд жишээ нь ингээд ангаах ухааны одоо нээлт одоо нэг судалгаанд ч юм уу ямар нэг ажилд та өөрийгөө 100% зориулж гин гэж бодъё. they are exhausted, say, oh, I don't feel like doing this. Та тэгээд ингээд маш их ядарлаа тий. Тэгээд би нэг дахиад ёстой хиймээрг байна. Би хийж чадахгүй нэ гэж та хэлдэг. I don't want to study any further. Би ерөөсөө цаашид энийг судалж сурч чадахгүй нэ Isn't it? гэж хэлдэггүй юу? And you say Тэгдэг no. тий. Түүнийхээ Because оронд you are- үгүй. there is a dedication. You say, no, I don't mind however I feel. I will go ahead. Харин түүнийхээ оронд надад юу мэдрэхтэг надад хамаагүй. Би урагшаа явна, цаашаа сурна, судална Then you are successful. гэд ингээд суугаад ажиллаа үргэлжлүүл. Can you say how one learns to love a parent who has hurt oneself very deeply? Хин нэг ингээд маш гүн гомдоод шархлуулсан хин нэгэн хүн өөрийг нь маш их гүн ингэж шархлуулж гомдоосон эцэг ихээ ихтэй хэрхэн хандах вэ гэдгээрээ хитгэн уучлах вэ. Thank you. If someone has hurt you, Хин нэгэн таны гомдоод шархлуулсан бол it's because they are ignorant that they are hurting you. хин нэгэн таныг гомдоод шархлуулсан бол тэдгээр хүмүүс таныг гомдоосныгоо мэдхгүй тийм мунхгийнхаа үднээс тэгж гин гэсэн үг. And it is because you love them. Мөн та тэдэнд хайртай болохоороо бас та тэдэнд гомдож шаналж яадаг. Your hurt is because of your love. Та хин нэгэнд гомдож байгаа бол та тэдэнд хайртай гэсэн үг. Remember this. You Үнийг never get hurt санаарай. by somebody who doesn't love you. Та өөрөө хайргүй эсвэл танд ч хайргүй хүнээс болоод та өөрийнхөө ялангуяа та өөрийнхөө хайргүй хүнд хизээч гомддоггүй. But if the person who loves you says some or whom you love say a small little thing or a comment, it goes right deep into you. Тэгээ таны хайртай хүн чинь маш жижиг нэг зүйл хэллээ те ингээл нэг саналаа юм уу хэллээ гэж бодоход тэр нь танд маш гүн гүнзгээ тусдаг. You get hurt very soon, very fast. Тэгээ та маш хурдан гомдож ингэж шаналдаг. Someone whom you love, if they don't smile at you, that is enough for you to. Таны хайртай хүн чинь тань руу харж инехгүй байхад л таны гомдох хангалттай шалтгаан болдог. To be off the track.
couple of days. Тэгэл та хэдэн өдрөөр тэгэл сайхан гомдол Oh, шанална. so and so Oh, didn't smile at me. Тэр над руу инээгээгүй. Didn't look at me. Над руу хараагүй. This happens even here. Ийм зүйл энд хүртэл болдог. Oh, Panditji didn't look at me. Оо, гэрэж над руу харахгүй, над руу I am хардаггүй observing гэж. everybody's mind. Би бүгдийг ажигладаг. I see all the gymnastics that you do. Би энэ та нарын толгойд болж байгаа бүх гимнастикийг чи мэдж байгаа. Roller coasters. Галзуу уулганд суусан юм шиг л. I have favorite, let them have it. You cook well, you know. If it's cooked well, the mind has to cook well. Сэтгэлийг сайн чанж болгох хэрэгтэй. This, remember, hurt is because there is love. Үүнийг сайн санаарай. Та яагаад гомдож шаналж ийн вэ гэвэл хайр байгаа учраас л тэр. Hurt is a part of love. Тэр гомдол, шанал болвол хайрын нэг хэсэг нь. Take it as a part of love. Яг тэр гомдлыг ерөөсө хайрын нэг хэсэг гэж ойлгочих. That is the way to heal it. Тэгвэл тэр гомдлыг ангаах хамгийн сайн эмчилгээ нь тэр байна. Best way to heal is it's a part of love. Тэр Hurt гомдлыг is тэр part. хайрын нэг хэсэг л гэд ойлгочих. That is the symbol of Jesus on cross. Яг эн чинь л тэр Иесус Христийг нөгөө нэг загалмаа дээр цомтолж ингэж байдаг тэр бэлэгдэл нь энэ. Jesus is sign of love and see the hurt in it. Тэгэд Иесус өөрөө бол нэг хайрын бэлэгдэл тэгээд тэр загалмайд цовдлогдоод тэр шаналл тэр өвдөлтийг тэгж харуулдаг. Nobody knows this. Хин ч энийг энэ талаар мэддэггүй. They think it as a more pity thing, you know. Oh, poor Хүмүүс ихэвчлэн энэ нэг тийм өрөвдмөр зүйл гэж ойлгодог. Jesus died for all of us. Иесус Христ бидний төлөө өгсөн, бидний төлөө цовдлогдсон. He died for the sin of people who have not even born in the future. Ирээдүйд төрөөчгүй байгаа тэдгэр хүмүүсийн нүглийн өмнөөс хүртэл Иесус ингэж цовдлогдсон гэж хүмүүс боддог. That means it gives license for them to do sins. Энэ нь юу гэж нэхэр тэр ирээдүйд төрөөчгүй байгаа хүмүүст аль хэдийнэ нүглийн үйлдэх тэр лицензийг олгочж байгаагаас ялгаагүй болчихж байна. They can do sin in the future because he has already died for it. Тэр ирээдүйд төрөх хүүхдүүд нүгэл хийж болох нь шүү дээ. Яг гэвэл аль хэдийн өмнөөс нь тэр Иесус Христ нүглийн үрээд цовдлогдсон. The wrong understanding. Энэ бол буруу ойлголт. Hurt is part of love. Гомдол тэр шаналл болвол хайрын нэг хэсэг. And if somebody is hurting you or has hurt you, it's because they are hurt. They have a deeper wound. Хин нэгэн таныг гомдоод шархлуулж байна гэдэг чинь тэр хүн дотоод гүндээ танаас илүү гүн гүнзгий шархалж гомдсон байгаа Just учраас тэр a smell of it coming. зөвхөн тэр шархных нь утаа униар л танд тэгж мэдрэгдэж байгаа юм таныг гомдоож тэгж. You can only have more compassion towards them. Та тэдэнд илүү инэрэнгүү нэгүүлсэнгүү л хандах хэрэгтэй.